байцгаана уу. Эсний өдрийн мэнд хүргье. За тэгээ Библийг уншиж өгсөн миний шахтаа баярлалаа. За өнөөдрийн ишлэл болохоор 1-р Петр номны 4-р бүлгийн 1-ээс 11. За хэрэг та нар анзаарсан болол ингээд нөгөө нэг номлох 8 хүн гээд сонгогдсон шүү дээ. Тэнгүүд бид хэд маань болохоор яг дандаа 1-р Петр номоор ингээд одоо номлох үгээ хуваалцж байгаа. За тэнгүүд одоо би 8 дахь нь баггүй. Тэгээ бид хэд яг анх одоо үгийнхаа санал одоо юу гэх юм. Ингээ энэ үйлчлэлийн саналыг аваад тэгээд мэдээж яваад зөвшөөрөөд хамтдаа бас бүгдээрээ номлолын хичээл суусан ба. Тэгээ бид хэд хамтдаа ярилцаа залбираад одоо нөгөө нэг хин төрүүлж номлох уу яах вэ ихүү гэдэг нэг хуваар гаргах дээр бас хоорондоо ярилцаад ер нь шавх хайсан гэх юм уу. Тэгэнгүүт тэр нь болохоор суглаа суулсан байхгүй бид хэд. Тэгээ суглаад яг дараалалаа 1-ээс 8 хүртэл гээд. Тэгээ би хамгийн сүүлийнх нь суулсан. Жохоо азтай их юм те. За тэгэнгүүт ямар ч байсан хамгийн сүүлийнх нь суглаад тэгээд бид нар яг ямар номноос юунаас яаж номлох вэ те. Тэр талаараас ингээ ярилцаад ер нь нэлээд болсон л доо. Тэгж жагаад ер нь нэг номоороо бөөндөө ингээ дагнаад дарааллуулаад явъя. Тэгээд энэ номын маань болохоор бас хоорондоо ярилцаад ер нь төм ах маань сонгож өгсөн байгаа. Тэгээ бидэд номоо сонгоод тэгээ номын маань төмөө сонгож өгөө. Тэгээ бид нэр ингээ хуваар ингээ энэ ишлэлээр ингэж номлоно шүү гэд хуваар ингээ дараа нөгөө бид нарын групп байдаг хгүй тэр групптэй тавьсан. Тэгээ би тэг номлох хуваараа харчаад тэгсэн чинь яг энэ хэсэг байсан. Тэгээ энийг харахтаа би ингээд нэрэ бурхан ямар ингээд ажилт өөр ингээ үнэхээр бурхан байдаг гэдгийг мэдэрсэн. Яагаад вэ гэхээр би яг одоогоос нэг 3-4 жилийн өмнө 4 жилийн гэх юм 4 жил маань баггүй 4 жилийн өмнө хормоо хийсэн байгаа. Тэгээ та нарын ихэнх нь мэдэх баг. Тэгээд хормоо хийхдээ эхнэр бит хоёр ярьж хагаад гоё бүгжин дээр ишлэл хийлгээд шивүүлээд те ишлэл сийлүүлэх юм бол гоё юм байна гэж ярилцаа. Ямар ишлэл хийх вэ гэд хэлээ ярьсан. Тэгээд 1-р Петр 4:8-ыг сонгосон баггүй. За би 1-р Петр 4:8-ыг таад уншиж өгье. Юуны өмнө бие биенээ байн хайрл. Учир нь хайр бол тоо томшгүй нүглийг халахалдаг. За. Тэгэд энэ ишлэлийг бид хоёр сонгоод тэгэд бэлгүүнээгээрээ бас бүгжөө хийлгсэн байгаа. Манай бэлгүүнээ маань гоё хос бүгж хийж өгсөн байгаа. Тэгэд нөө өг мөгийн маань бэлгүүнээ маань шивж өгсөн. Бэлгүүнээгээ хайгаад болтгүй. За. За тэгээд ямар ч лээсэн. Тэгвэл хэдүүлээ харъя л та тийм 8 дугаар ишлэл маань өөр яг юу нэг юг суутахтай юм бэ те. Бид хоёр хайр нь сая би уншсан шүү дээ. Юуны үнд бие биенээ байн хайрлах. Учир нь хайр бол тоо томшгүй нүглийг халахалдаг. Тэгээ эндээс харах юм бол яг халахлах гэдэг маань өөрөө ингээд нөө бүрээд нуугаад те тэр зүйлийг ингээд хаадаг те хамгаалдаг гэх юм. Тэр нүглийг ингээд хааж хамгаалаад аав нь те. Тийм ерөөсөө биш. Тэнгүүд одоо юу гэх юм хин нэгний хийсэн те бид нарт ингээ хийсэн буруу гомдолтой те тэр нүглүүдийг хайраар бид нар уучлж өршөөдөг гэх юм. Ер нь бол тиймэрхүү санаагаар бид хоёр энийгээ бичсэн. Тэгэнгүүт одоо хэдүүлээ үргэлжлүүлээд уншия л та хамтдаа. Гомдол үгүйгээр бие биендээ зочломтгой бай. Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биендээ бурхны олон төрлийн нэгүслийн сайн нэрвуучийг үйлчил. Ярьдаг нь бурхны илэрхийлэлээр яриг, үйлчилдэг нь бурхнаас тэтгэдэг хүчээр үлдэг. Тэгээд бүх зүйлд Есүс Христээр дамжин бурхан алдаршуулгадах юм аа. За тэгээд эндээс харах юм бол юу гэж байна? Гомдлохгүйгээр бие биендээ зочломтгой бай. Тэгээд хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биендээ бурхны олон төрлийн нэгүслийн сайн нэрвуучийг үйлчил гэж байгаа байхгүй. Тэгэхээр хэдүүлээ нэгүсэл гэдгийг мэдэн те. Бурхан бид нарыг үнэхээр ямар гайхалтай хайраараа нэгүүлсэн юм бэ гэж дуулдаг штэ. Тэнгүүд нэгүүлсэл уучлал хоёр маань юугаараа өөрөлөө? Мэдгүй.
За уучлал гэдэг нь болохоор бид нар одоо юу гэх хин нэг ингээд надаа ингээд буруу юм хийчихэд тэр гимээ ингээд цагаатахаар ингээд ямар үйлдэл хийн штэ тий. Тэгэнгүүт нь бид нар ингээд за уучлалаа гэдэг. Уучлал маань болохоор тийм байна. А тэнгүүд нэгүүлсэл маань болохоор бид нар огт тэгж уучлуулах зохистой зүйл хийгээгүй байхад бид нарыг уучладаг гэсэн. Бид нарыг одоо нэгүүлсэж өршөөсөн тий бурхан. За тэнгүүд энэ дээр гарч ийн л да тий. Бурхны олон төрлийн нэгүүлслийн сайн нэрвууч шиг үйлчлэл. Тэнгүүд бид нар одоо заримдаа ингээ бие бинийгээ уучлах чаддгүй шүү дээ. Ингээ уучлахгүй янз бүрийн ингээ асуудлууд тэр хэцүү байгаад байдаг. А тэгэнгүүт яах вэ гэхээр бид нар одоо за хэдүүлээ 1 2 дугаар ишлэл дээр очие. За Иймээс одоо 1 дугаар ишлэлийг уншъя. Иймээс Христ нэгэнтээ мах бодороо зовсон тул та нар ч гэсэн ижил санаагаар өөрсдөө зэвсгэл. Учир нь мах бодороо зовсон нь нүглийг дуусгасан. Энэ нь биеэр амьдрах үлдсэн хугацаанд цаашид хүний хүс тачаалын төлөө бос харин Бурхны хүслийн төлөө амьдрахын тулд юм аа. За тэгвэл энэ дээр юу гарч ийн вэ гэхээр Бурхны хүсэл гэж Бурхны хүсэл гэдэг гарч ийн те. Тэгээд Христтэй адил зүрх сэтгэлээр өөрсдөө зэвсгэл гэж адил санаагаар. Тэгэнгүүт Христтэй адил ямар санаа юм бэ гэхээр энэ нөө ишлэл маань эхлэхдээ иймээс гэж хэлсэн байгаа те. Тэгэхээр одоо манай нөгөө багийн ах түмээх маань дандаа хэлдэг шүү дээ. Хэрвээ тэр ишлэл тэр бүлэг маань иймээс, тиймээс, ийм учраас ч юм уу. Хэрвээ тэгж хэлж явах юм бол өмнөх хэсгийг харах хэрэгтэй. Өмнөх хэсэг дээр юу гарсан байна. За. Тэгвэл хэдүүлээ өмнөх чин заахынхаа номлолыг санаа л та тий. Яг энэний өмнөх хэсгийг чин заах маань хуваалцсан байгаа. Тэг яг эндээс би яг онцлоход яг нөгөө Есүсийн ямар санаагаар бид нарыг өөрсдөө зэвсэглэх ёстой юм те. Тэрийг хэдүүлээ эндээс олж харъя. За тэгвэл 3 дугаар бүлгийн 19 дугаар ишлэлийг хамтдаа харъя. Биш за 18-аас эхлэе. 17 18. Бурхан таалах аваас та нар муу үйлснийхэн төлөө зовсноос зөвийг үйлснийхэн төлөө зовсон нь дээр. Учир нь Христ ч нэг удаа нүглийн төлөөнөөс үхэж биднийг Бурханд аваачхын тулд зөвхт бусыг орлсон. Ингэхдээ мах бодит үхэж сүнсэнд амьдуулагдваа. За. Энд дээр юу нэлээд гарч байна. Яг саяны нөгөө хэлсэн нөгөө нэгүсэлтэй. Бид нар зөвхт бусыг орлсон. Үнэхээр бид нар ингээд зөвхт бус ямар гин нүгэлтэй те ямар хүмүүс байхад минь Есүс бидний төлөө ямар ч гим зэмгүй те гайхалтай тэр бурхан өөрийнхөө амийг өгсөн байхгүй те. Тэгэд Есүс бол энэ зүйлийг хийсэн юм аа. Ийм учраас та хэд Есүстэй адилхан санаагаар өөрсдөө зэвсгэл. Яг Есүсийн зөвхт бусын талаа өөрсдөө өргөсөн шиг. Тэгээ өмнөх 3 дугаар бүлэг дээр энэ 3 дугаар бүлгийн сүүл хэсэг дээр маань бас тэр талаар аюу гарч байгаа л да. Доромжлыг доромжлоор хариулахын оронд өрөөхтүн те хүмүүс ингээд чамтай хичнээн муу харьцаж ийм байхад чи ингээд Есүс шиг ийм байх ёстой шүү гэдэг талаар гарч ирсэн те. За тэгвэл хэдүүлээ өөрсдөө энэ санаагаар зэвсэглэх ёстой байна. Тэгвэл одоо юу гэх юм надад ингээ гим хийцэн те намайг ингээ гомдооцсон тэр хүнийг ажил заах надад биш ч байсан гэсэн ингээ муу хэнийг ингээ чиний дургуй ч юм уу те тийм нэг хүн байхад тэр хүнийг яг энэ 10 дугаар ишлэлээр гарч байгаа шиг те гомдлохгүйгээр тэр хүнд зочломтгой хандаад нэгүслээд тэр хүнд үйлчлэх нь амархан хэцүү те. Тэрч маа нөгөө нэг дайснаа хайрлагдчих шиг ингээ наваг яг гомдооцсон яг ингээ над муу юм хийцэн. Ажил зүгээр ингээ миний хүссэн юм зүгээр ингээ гойсон ч өгөөгүй байхад л тэр хүнд яагаад ч ингээ бас нэг жоох яадаг штэ. Ингээ зүгээр л хүмүүс ингээ маш жижигхэн зүйл дээр ингээ хүмүүсийн хооронд харилцаа ингээ тэр хүнийг муугаар бодцдог, ажил зүгээр дургу болцдог ч юм. Тэгэнгүүтээ бид нар нөгөө Есүстэй адилхан үйлдэхийг мартаад эхэлдэг.
За. Тэгээд одоо би санаж л да одоо манай ах маань би ингээд ихээс гурал авахгүй 3 хүү. Тэнгүүд манай ах тэгээ би дундах нь тэгээ доороо дүүтэй маад өнөө өсгөө иргэдэг. Магтаал дээр үйлчлэгчтэй. Тэнгүүд ах маань ингээд ер нь багаас маань яг тийм байсан байхгүй яг. Зөвхт бусын төлөө өөрийгөө зориулдаг гэдэг шиг. Дандаа ингээд намайг хамгаалаад ингээд би ингээд буруу юм хийгээд янз бүрийн юм хийчихэнгүүт миний өмнөөс аав ээж загнуулдаг. Би ингэсэн юм аа гэдэг. Тэгэл дандаа нэг тийм амар их тэр зүйлийг харахтаа би ингээд амар хайрыг мэдэрдэг те амар. Тэгээд магадгүй тэр шалтгааны улмаас би одоо ч гэсэн ахыхаа үгэнд амар дуулууртай байдаг. Ерөөсөө үгнээс нь одоо зүрдгүү ч юм уу те. Тэгээ яг ах ингээд надад хэлээ би дамжуулаад дүүдээ хэлээ тиймэрхүү. Тэнгүүд яадаг вэ гэхээр үнэхээр зөвхт бусыг орлох үед тэн дээр ингээд бурхныг гайхамшиг болж байгаа хөөх тий. Тэр хүний тэр гайхалтай хайрыг мэдэрнэ нэгүсэл тий үнэхээр тэр бүхний ингээд мэдэрдэг. Тэнгүүд бид нар бурхны хүүхдүүд байж тий тэр зүйлийг бид нар хийж чадах юм уу? Чадахгүй юм уу тий. Бидний хувьд тэгээд тэрийг хийхэд хамгийн чухал нь юу вэ гэхээр нөгөө нэг 8 дугаар ишлэл маань гарч байгаа. Учир нь хайр бол тоо томшгүй нүглийг халахалдаг. Тэнгүүд бид нэр яах вэ? Тэр хүмүүсийг зүгээр хайрлах хэрэгтэй. Үнэхээр хайрын улмаас тэр зүйлийг хийх нь маш амархан гэсэн. Зүгээр хайрын улмаас магадгүй зүгээр өөрөө аяанда хийгддэг. Би хичих шаардлагагүйгээр. Тэгэхээр хэдүүлээ бас тэгээд хайрлах гэхээр бас нөгөө юун дээр гардаг ч тийм. Нөгөө сайн мэдээний 4 ном дээр хайрлах гэхээр бид нэр магадгүй хайрлах чаддгүй. Бидний хүмүүсийн хайр ингээд дуусчаад байдаг, хангалттай байдаг. Гэхдээ бидний хайрын бурхан маань хязгааргүй хайр гэдэг тийм. Хязгааргүй хязгааргүй маш их хайр байгаа учраас бид нар зүгээр бурханаас хайрыг гуйх ёстой гэж гардаг тийм. Тэгээд тэнгууд 7 дугаар ишлэгийг харъя л да. Бүх юмсийн төгсгөл ойр ирчгээд байна. Тиймээс бодлоготой, залбиралтай ирүүл байх. Үнэхээр залбирахтаа ямар нэгэн утга учиргүй тэр үгсийг биш те. Яг энэ үгийн дагуу хэрхэн зөв хайрлахыг. Այսօр бурхан би ингээ хайрлах чадахгүй надаа хайраад өөрөн өгөөч. Би яаж энэ хүмүүсийг нэгүүлсэх вэ гэдэг ч юм уу те. Тэр зүйлсийн төлөө ингээд гуйж хамтдаа залбирцгааж байж бид нэр бурханы хүслийн дагуу амьдрах байх. 2 дугаар ишлэлээр хэлсэн чинь бурхны хүслийн дагуу амьдрахын тулд юм аа. Бурхны хүслийн дагуу амьдрах нь энэ хэсэг байхгүй те. Би бинийгээ хайрлаад, би биендээ үйлчилж, би бинийгээ нэгүүлсэх. Тэгээд хэдүүлээ хамтдаа Яаков номын 5:19-ийг харъя л да. За Яаков номны 5 дугаар бүлгийн 19. Ах дүү нар минь, хэрв та нарын нэг чинь үннээс гажаад хин нэг чинь түүнийг эргүүлэн авчирвал хуурамч замаас нь нүгэлтнийг эргүүлж авчирсан тэр хүн түүний сэтгэлийг үхлээс аварч тоо томшгүй олон нүглийг халахлах болно гэдгийг та нар мэдэгдөө. За энэ дээр тэнгууд 8 дугаар ишлэлийн маань бас яг энэ дээр гарааг үтсэн гэдэг нэг далд санаа гарч ирж байгаа юм. Яадаг вэ гэхээр бид нар үнэхээр хайрын улмаас магадгүй ингээд гимд автцсан тийм нэг хайрлаад эргүүлэн авчирч чадах юм бол тэр нь тоо томшгүй нүглийг халахлт юм аа. Яг энэ дээр гарсан шүү дээ. Тоо томшгүй нүглийг халахлдаг. Яг тэр шиг. Тэнгүүд бидний яах нь хайр маань нэг талаараа болохоор тэр хүмүүсийг ингээд уучлах, энэрх нэгүүлсэхэд маш тус болдог. Нөгөө талаасаа бид нар тэр хүнийг хайрласнараа магадгүй гин үглээс нь одоо бурхан эзнийг за сануулад гэх юм уу гин үглээс нь магадгүй тэр зүйлийн төлөө бид нар ингээм хичээж явах нь шүү дээ. Тэгснээрээ тэр хайрын маань улмаас тоо томшгүй нүглийг нь бас ингээд байхгүй болох боломжтой. Тэгээ би бас манай эхнэр маань санд явдаг байгаад тэгээ ингээд хэсэг бас явахаа болчихгүй. Хэсэг явахаа болоод ингээл
тэнгуү чи ингээд одоо юу гэх юм сааны ер нь ахлагч нар эсийн бүлийн ахлагч нар бүгдээрээ тэгдэг л дээ ингээд эсийн бүлийнх нь айл нэг хүүхэд ирэхгүй ч юм айсэл зүгээр ингээд цуглааных нь хүүхдүүд ирэхгүй болгоод араас нь ингээд санаа тавиал ингээд чат хичээл айсэл чи яаж энэ амьдралын дэжгүй юу инээ тэрээгээд аль болох ингээд бурхныг сануулчих юмсан тий бурхан байгаа гэдгийг буцаагаад ингээд сануулах юмсан гэсэн үднээс аюу холбоотой байдаг. Тэг яг нэг өдөр төвшин заяа энэ хоёр яг цуглаан дээр ирээд намайг яг цуглаан руу оруулж өгчөөд яваад өгдөг байхгүй. Тэг би хөөе чи хайчих чаа гэдэг. Тэгээд дуудаа тэгээд цуглаандаа суугаач гэдсэн чи заа гэдэг. Тэгээд цуглаандаа суугаад тэгээд тэрнээс хойш ерөөсөө цуглаанаа таслаагүй байнг ирсэн. Тэг энэ шиг зүгээр магадгүй зүгээр ингээд жижигхэн алхам нь ингээд яг биднээс гарч ирсэн тэр зүйлээр ингээд бурхан хамтдаа ажилладаг тий. Тэгэхээр тэр зүйл маань маш их тэр гин нүглүүдийг халахлах боломжтой гэсэн. За тэгээд таад анзаарсан бол би ингээд нэг дундх хэсгийг ерөөсөө хаяахгүйгээр энэ сүүлийн хэсгийг яриад байна тий. За хамтдаа тэгвэл энэ 3-аас 6 дугаар ишлэгийг хамтдаа уншия. Энэ хэсэг дээр яг өнөөдрийн номлолын маань хамгийн гол хэсэг гарч байгаа байхгүй. За эхнээс нь эхлээ бүгдийг нь уншчихъя. Иймээс Христ нэгэнтэй мах бодороо зовсон тул та нар ч гэсэн ижил санаагаар өөрсдөө зэвсгэл. Учир нь мах бодороо зовсон нь нүглийг дуусгасан. Энэ нь биеэр амьдрах үлдсэн хугацаанд цаашид хүний хүсэл тачаалын төлөө бос. Харин Бурхны хүслийн төлөө амьдрахын тулд юм. Учир нь өнгөрсөн хугацаанд та нар завхаарл, тачаал, архитал, утга учиргүй найрлан зингэх болон ёс бусын шүтээнд мөрөх явдлыг мөшгөн харийнхны хүслийг гүйцэлдүүлж байсан чинь хангалттай. Энэ бүхэнд тэд та нарыг самуурлын урсгалд нь нийлээгүйд гайхширч муу хэлдэг. Гэвч тэд амьд ба хүслийг шүүхэд бэлэн байгч түүнд тайлагнах бол. Учир нь энэ зорилгын үүднээс сайн мэдээ нь үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан. Ингэснээр тэд мах бодороо хүмүүсийн адил шүүгдсэн боловч Бурхны хүслийн дагуу сүнс дотор амьд байх юм. За энэ дээр юу гарч ийн гэхээр гин нүгэл гарч ийн те хүмүүсийн ингээд ер нь итгэж биш хүмүүс таад ингээд Бурхан дээр ирэхээсээ өмнө гэдэг юм те итгэж болохоосоо өмнө ямар байсан бэ? Ийм муу үйлдэл хийдэг байсан те бусдыг ингээд тачааддаг байсан, архитан согтуурдаг байсан, утга учиргүй найр зингэдэг, харь шүтээнийг шүтдэг. Тэгээд тэр болгон ч одоо хангалттай. Бурхны хүслийн дагуу амьдраа гэж байгаа байхгүй. Тэгээд би бас боддог л доо ингээд бид нар яг ямар азтай юм бэ гэдэг. Яг тэгэхээр одоо жишээ нь ингээд нөө хүмүүс ингээд тоглолт үзэн одоо ингээд ажлынхантай ч юм уу ингээд гараал ингээд караоке ч юм уу ингээд янз бүрийн болдог байхгүй. Ажлаараа заавал нэг тим билдинг гэж хийдэг болохоор заавал ингээд удирдлаа нэг удаа гарах хэрэгтэй цуг. Тэгэл тэр гарах юм момон дээр харангуй тэр хүмүүс согтохгүй л гоё гэж чаддаг. Тоглолт ингээд янз бүрийн юм дээр очихоор ч гэсэн хүмүүс ирүүл болохоор энийг сонирн байна гээл. Тэгэл хүмүүс чинь ингээд жоохон ингээд ууж иж заавал тэр тоглолтыг гоё болгоод байгаа. Айсвал ингээд жоохон харанхуй болоод арх ууж иж караокед бол гоё гэдэг ч юм уу. Тэг ингээд нийгмийн хүмүүс тиймэрхүү байгаад байгаа. Тэнгүүд бид нар болохоор яадаг вэ гэхээр тэр зүйлийг заавал согтох шаардлагагүйгээр мэдэрч чаддаг. Тэ ямар нэг зүйлийг яг зүгээр тэр зүйлийг өөртөө мэдэрч чаддаг. Тэгээ бид нар угаасаа нөгөө энэ чуулган дээрээ тэ жинхэнэ хайр гэж юу юм? Нэгүсэл, уучлал тэ. Тэгээ жинхэнэ яг тэр баяр хөөргийг эндээс хангалттай ихээр мэдэрч авч чаддаг учраас заримдаа тэр хүмүүс яг тэр ингээд улаараа дайраад байгаа зүйлс нь ингээд ямар ч утгагүй санагддаг тэ. Тэгэхээр биднэрт яг тийм ийм үн цэнтэй гайхалтай зүйлийг бас бурхан өгсөн шүү гэдэг. Яг энэ хэсгээр байхгүй гэсэн би хэлмээр байна. За. Тэгээд тийм болохоор одоо өнгөрсөн өмнө та угаасаа тэр зүйлсүүдийг хангалттай хийдэг байсан. Тэгэхээр энэ зүйлээ зөвөр болцохоо. Бурхны хүслийн дагуу. Тэр Бурхны хүслийн дагуу явах нь өөрөө энэс хэдэн 100 дахин илүү те гайхалтай тэр жинхэнэ баяр хөөргийг өгнө. Бидний зүрх сэтгэлийн тэр дутуу хоос орон цаг нөхөн. За. Тэнгүүд юу гэж энэ бүхэнд ингээд бид нар ингээд нийлээгүй те тэр хүмүүстэй цуг яг ингээд байхгүй байгаад тэр хүмүүс ингээд гайхширдаг байхгүй. Заримдаа муу хэлдэг.
тэр муу зүйлийг хийхгүй болохоор бас ерөнхийд нь мэдчихэж байгаа бох те. Ингээд бид нарыг ингээл янз бүрээр хавчих ч юм уу, аль зүгээр үгээр идэх ч юм уу те. Янз бүрийн юм болдог. Тэгмэд хүмүүс тэр зүйлс төр гайхдаг. За тэгээд үргэлжлүүлээд харах юм бол гэвч тэд амьд ба үхэгсдийг шүүхэд бэлэн байгч түнд тайлагнах болно. Тэгээд ямар ч л байсан үнэхээр тэр хүмүүс магадгүй гим нүгэлтэй байна уу, ямар байна уу те. Ямар ч байсан угаасаа хүн болгон шүүгдэн. Тийм үгцэн өдөр. Тэгээ эцсийн өдөр тэр хүмүүс шүүгдэн, бид нар ч шүүгдэн. За тэр шүүх боллоо. Тэнгүүд энэ дээр 6 дугаар шилтээр яг гол point гон гарч байгаа байхгүй. Учир нь энэ зорилгын үүднээс сайн мэдээ үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан. Ингэснээр тэд мах бодоор хүмүүсийн адил шүүгдсэн боловч Бурхны хүслийн дагуу сүнс дотор амьд байх юм. За Бурхны хүслийн дагуу сүнс дотор амьд байх юм гэхээр юу гэсэн үг вэ? Эндээс харах юм бол амьд гэхээр бид нар яг нэг мөнхийн амьтаа хүмүүсийг хэлдэг. Яг Бурханд аврагдсан хүмүүсийг ер нь Библиэлд дандаа амьд хүн. Яг энэ бол ингээд амьтаа хүн юм аа гэдэг ч юм уу те. Тэгж дууддаг гэсэн. Тэгэхээр тэр хүмүүс энэ чинь уг нь нөгөө нэг гин нүгэл үлдээд байгаа те. Бид нарыг гадуурхаад байсан, хавчаад байсан тэр хүмүүсийн талаар ярьж байгаа шүү дээ. Тэр хүмүүс яг ингээд адилхан шүүгдсэн. Яг ингээд адилхан шүүгдсэн чинь яасан? Амьтаа болчих жоохгүй. Мөнх амьд очиж байгаа байхгүй. Тэгээд яагаад вэ гэсэн чинь Бурхны хүслийн дагуу гэж. Тэгээ нөгөө сайн мэдээ нь тэр хүмүүс тунхаглагдсан. Тэгэхээр эндээс яг харах юм бол юу харагдаж байгаа гэхээр тэр хүмүүс магадгүй яг энэ амьдралдаа яг итгэж биш юм шиг. Ерөөсөө тэр талаар нэг чухалчиж боддгоо. Тэгж амьдрсан гэсэн. Тэгж амьдарч байгаад яг эцсийн мөчөд те нэрээ Есүс байдаг гэдэгт зүрхэндээ итгэцсэн байсан. Үнэхээр сайн мэдээг сонсохдоо те сайн мэдээг сонсохдоо магадгүй бид нарын бусдаас өөр байгаа байдлыг харахтаа бид нарын ингээд өөр байгааг нь харахтаа тэд нар хавчж ийсэн, гадуурхаж ийсэн, муулж ийсэн бол цаагаараа тэдний зүрх сэтгэлд Бурхны үг ажиллаад, Бурхан ажиллаад тэгээ бид нэр яг тэнд гэрэл давс болох зүйлийг хийж чадсан гэсэн үг байхгүй. Тэгээд тэр хүмүүс яг шүүлтийн өдөр Бурханд итгэсэн байж таарад амьтаа болж байна гэсэн. Тэнгүүд яг энэ ишлэлийн маань хамгийн гол одоо юу гэх энэ бүлэг ишлэлийн маань хамгийн гол миний номлын гол хэсэг маань энэ 6 дугаар ишлээ. Тэнгүүд тийм байх боломжтой байхгүй. Бид нар болохоор яг ингээл цуглаандаа яваал ивэл тэр үнийг итгэж юм байна те. Тэгэл дагалдуулаад ингээл амар хичээдэг. Гэхдээ тэрнээс гадна бид нар нийгэмдэр, ажил дээрээ найзуудынхаа дундаа итгэж биш найзуудынхаа дунд ч. Яг тэр гэрэл давс болоод яг энэ 7-оос 11 дээр хэлж байгаа шиг те. Тэр хүмүүсийг нэгүсдэг. Тэр хүмүүсийн буруу байсан ч гэсэн тэднийг хайрлж зөвхт бусыг орлдог. Тэгээд тэр хүмүүст үйлчилдэг те. Үнэхээр Есүсийн тэр зүрх сэтгэлээр бид нар хандаж чадах юм бол тэр нь Бурхны хүслийн дагуу тэр хүмүүсийг амьтаа болгох боломжтой гэсэн. Тэгээ бид нарын угаас нөгөө Есүсийн өгсөн агуу захирамж байгаа шүү те. Яв бүх үндэстэн сайн мэдээ тарааж бүх үндэснийг дагалдуул. Тэр маань ч гэсэн ингээд бидний нүдэнд магадгүй харагдахгүй биднэрт мэдэгдэхгүй ч гэсэн далдуур хийгдэж байгаа гэсэн үг. Бурхан тэнд ажиллаж байгаа. За тэгэхээр хэдүүлээ номлоод өгнө л да. За ямар ч байсан бид нар итгэвч байна уу, үл итгэвч байна уу хамаагүй бүх хүмүүс ингээ хайрлж харцээ те хайрлаад тэр хүмүүст үйлчлээд үнэхээр чиний зөв байгаа тэр үнэ буруу байсан ч гэсэн яг ингээ зөвхт усыг орлно гэдэг шиг зүгээр ингээ тэр хүмүүсийг уучлаа хайрлаа ерөөй те харахын оронд ерөө гэдэг ш тэрэн шиг тэгж харцдаг бай. Тэгээд үнэхээр бид нар хайрлж чадахгүй байвал залбирая хамтдаа тэр хайрын төлөө те бурхан та хайраар дүүргэж өгч энэ хүмүүсийг хайрлахад туслаач гэд залбирдаг бай. За тэгээд нийгмийн янз бүрийн утга учиргүй одоо тэр архитекттэй янз бүрийн тэр бүхий л хүмүүсийн хүсээд хайгаад хөөгөөд идэг зүйлсээс хав илүү зүйлсийг бидэнд бас бурхан өгсөн шүү.
тэрийг санаад энэ нийгмийн зүйлсээс аль болох хол байцгаая. За тэгээд эцэст нь бидний үнэхээр тэр өөр байсныг, бидний тэр гэрэл давс болж байгааг маань тэр итгэгч биш хүмүүс харахтаа тэнд яг Бурхны ажил хийгддэг байгаа байхгүй. Бурхны ажил хийгддэг. Тэгээ бид нар бас мэдээ сайн мэдээ тараагаа тэр хүн хүлээж авсангүй те уурлаад эсэргүүцлээ. Тэглээж гисэн бид нар шантрахгүй зүгээр л яг итгэмжтэй байцгаая те. Тэгэх юм бол энэ эцэстээ тэр магадгүй шүүлтийн өдөр хүртэл те. Яг тэр үхээд яг ингээд шүүгдэх тэр өдөр тэр үнийг аврах боломжтой гэсэн. Тэгээ бид нар бас хамтдаа гэр бүлийнхнийгаа авармаар байна шүү дээ. Гэр бүлийнхэн дотны найз нөхөд хамаатан садан хэмэд. Ингээд ер нь таньдгүй ингээд хүмүүсийг аль болох аварчихсан гэж боддог тийм. Тэгэхээр бид нар үнэхээр итгэмжтэй тэр яг Есүс шиг тэр зүйл дээр байж чадах юм бол тэр хүмүүс маань бас биднэрт мэддэггүй ч гэсэн шүүлтийн өдөр дээр цуг уулзах боломжтой гэсэн. За тийм хамтдаа үгийнхэн төлөө талархаж залбираад дуусгацгаая. Баярлалаа гайхалтай эзэн. Үнэхээр энэ үгийг бидэнд өгсөн таньда талархаж байна эзэн. Тэгээ үнэхээр энэ үгийн дагуу амьдрахад эзэн та бидэнд тусалж өгөөрэй эзэн. Та бидэнд үргэлж сануулж байгаа чиг таньс чимгэлэн гойж байна эзэн. Эзэн энэ үгийг санахтаа эзэн бид нар бас танаас энэ тэр гин нүглийн үйлдэж байгаа эзэн биднэрт бурууг хийж байгаа эзэн. Тэр хүмүүсийг ч гэсэн эзэн хайрлах тэр гайхалтай хайрыг та бидэнд дүүрэн өгөөч гэж таньс чимгэлэн гойж байна эзэн. Үнэхээр энэ бэлхэн дүүрэн хайраар эзэн бид нар хүн нэг бүрийг эзэн уучлж тэр хүмүүст эзэн нэгүслэр үйлчлдэг байхад эзэн та бидэнд тусч эзэн бид нарыг өөрийн хайраар дүүргэж өгөөч гэж таньсгуулж байна эзэн. Эзэн бас нийгэмдэр эзэн олон хүмүүсийн дунд байхдаа ч гэсэн эзэн бид нар үнэхээр гэрэл давс байж эзэн сайн байснаар эзэн тэр хүмүүсийг аврахыг хүсэж байна эзэн. Та үнэхээр тэр хүмүүсийн зүрх сэтгэлд бас өөрийнхөө ажлыг хийж өгөөрэй эзэн. Тэгээ бүхэл зүйлсийг таньда даатгаж таны гайхалтай Есүсийн нэрээр залбирч байна. Амен.